За яг хөө тэр Казахстанаас авч болохгүй юу? За сав суулга яагаад бэлдээгүй? Сав суулга бэлтцсэн байсан бол тэр чинь үн баг үед нь сая урдлын улсыг ярьчлаа те. Хөрш орноо. Гэхдээ тэнд ч одоо 10 жилээр нөхцөлдөг шүү дээ. Түнш бензинэ. Япон ч бүр одоо бас 10 жилээр нөхцөлж байгаа шүү дээ. Гэхдээ тийм сайн үлгэр шиг авал та. Тэгээд нэг компаниас, нэг орноос ийм хараад ийм зүйл хийчээд дараа нь одоо тэгээд бид нар хямдхан авч чадлаа гэж хагаад асуудал гардаг. Тэн дээр яг өөрсдийнхээ хэрэгшгийг хамгаалж чадах уу? Чадна гэж бодож байна уу? Белорусд бол За, дамжин сайдын микрофоныг өгье. За, гамт гүшүүнэ би одоо сайдын ажил хийгээд жил хүрээгүй байна. Энэ хугацаанд ямар ч байсан тусгаас хууль гаргуулад нөөцийн саваа хийх одоо Монгол Улсын хувьд анхны бодлого гаргаад татаас өгөөд аж ахуйн нэгжүүдээр саваа нэмүүлээд явж байгаа. Өмнөхийг одоо сайн мэдэхгүй юм аа. За бас оролдлогууд байсан юм билээ өөрөөр бас манай хэрэглээч их огцон өсөд байна л да. Тэгээд уул уурхаан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрчимжээд явж байгаа учраас энэ хэрэглээ их огцон өсчөөд. Тэгээд энэ ямар ч үсний 3 сарын нөөцөө хадгалдаг савтаа болох юм бодлогыг 28 он болтол хэрэгжүүлнэ. Та бүгдийн маань дэмжлэг их орж байгаа дэх баярлж байгаа. Казахстан улсаас бас авах тухай асуудал яригдж байна. Тээвэртэй холбоотой асуудал нь туйлын хүнд байдаг. Их хүнд байдаг. Оросоор дамжуулж авдаг. Ганц нэг удаа авч яасан тохиолдол бий. Гэхдээ Казахстан улс дотооддоо хомсдолтой экспортлохгүй байна.